Сайн байцгаана үзэгчдээ Моск гишүүнтэй хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар ийхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллагч Европын номер 1 Zubrovka брендийн жин. Төрийн гар хүрсэн болгон сүрдэг болоод удаж байгаа билээ. Жишээ нь төрийн өмчөд 10 компани 9 нь ашиггүй ажилладаг билээ. Тэгвэл Моск гишүүн төрийн гар хүрсэн болгон сүрдэг болохыг AI-тай хосолсон видеогоор үзүүлжээ. Цэцэг. Ямар гоё ургасан мод вэ? Алуу ахын дуу ахтай бөмбөг өгч нэг шидчихэ. Жил болгон халуун ус тасардагт зарим монголчуудын уур бухимдал төрдөг билээ. Харин энэхүү халуун ус тасралтын талаар манай редакцийн галактикийн ухааны квант империк доктор профессор эс судлаачийн анализмыг хамтаа сонсцгоё. За сайн байцгаана уу одоо монголчууд минь ээ. За тэгэхээр Монгол улсад одоо үе шат дараатайгаар одоо нэг халуун усны хомсдол буюу одоо хомсдол гэж ярьж болохгүй маа энийг одоо тасарч байгаа нэг үйл явдал болж байгаа. За энэ маань бол одоо тийм ээ одоо төр засгийн маань одоо бидэнд өгж байгаа одоо эерэг нэг мэдээлэл нь юу вэ гэхээр одоо амьд харилцааг бий болгох буюу одоо тийм ээ хамаатан садныхаараа орж халуун устай айл дараа зочилж тийм ээ нэг эртний сайхан уламжлалыг тийм ээ нэг нэдэ очиж ингэж видео камераар биш биеэр очих нэг сайхан боломжийг олгож өгнө. Ер нь тог тасрах болон ус тасрах маань тэр чигээр амьд харилцааг дэмжсэний тийм сайхан үндэсний хөтөлбөр юм аа. За бусад оронд бол одоо тийм ээ хоолойг нь ашиглаж байх үедэн солидог бол харин манад одоо квант механикийн зарчмаар халуун ус байгаа юм шиг үгүй юм шиг одоо нэг тийм завсрын занд орсны дараа шилжүүлсний дараа засвар нь эхэлдэг. За хоолой солих ажил бол одоо ерөөсөө тэр чигээр одоо энэ шинжлэх ухааны төсөл очиод байгаа юм. За энэ одоо туршилт юм байна. За энэ нэг хоолой байна. За энэ олон энэ бүгдээрээ сайхан халуун усны хоолойнууд өө тийгт. За ингээ сайхан Улаанбаатар хотоор манай ингээ сайхан халуун усны хоолойнууд байгаа тийм үү. За тэгээд одоо яг жил болгон яг энэ хоолойг сольдог. Жил болгон нэг үйл явцад давтдаг тийм ээ. Гэхдээ эн чинь ерөөсөө гарч байгаа үр дүн нь бол өөр байгаад байгаа. Яг адилхан ажил хийгээд байгаа мөртлөө үр дүн нь өөр явах. Тийм ээ энэ болгоод одоо маш том давуу тал болж байгаа. За тэгээд энэ одоо Европын цөмийн физик судлалын одоо сээрэнд явагддаг туршилттай ерөнхийдөө маш адилхан. Энэ одоо цөмийн судалгааг л манайхаа одоо энэ чинь хийгээд байна гэсэн үг. За яг одоо ийм сайхан одоо ийм одоо турбануудаар чинь ингээд халуун ус чинь ингээд яварснаа тий. Ингээд чи өвөл зөнгө урсчих. Нэгээд урсчих. За энэ чинь болонгод одоо өөрөө одоо халуун ус ч одоо өндөр температурт одоо эндроп нэмэгдээд ирэхээр тийм ээ эндроп нэмэгдээд ирэхээр одоо эндроп гэхээр одоо юу гэдгийг одоо эмх замбраатайгаас одоо эмх замбрааг руу тэмүүлж байгаа тэр одоо үйл явц эхлээд байгаа. За тэндээс одоо эдгээр чигээ хоорондоо мөргөлтөнд эндроп нэгсээд ингээд хоорондоо ингээд одоо атомууд чи хоорондоо мөргөлдөөд ирэнгүүт яах нь вэ? Энэ чинь нэг дата бий болох нь шүү дээ. Одоо энэ дотор одоо ингээд датанууд ингээд дата. За энийг чинь л одоо жил болгон авч харж тийм ээ судалж эндээс чинь л одоо бид нар одоо энэ цөмийн одоо сээрэнд явагдаад байгаа туршилтыг л одоо яг энэ чинь хийгээд л байгаа үйл явц. Тэгэхээр бид нар дэлхийн одоо энийг том судалгааг энэ чинь Монголд одоо жил болгон хийдэг байх нэ. За тийм болохоор одоо манайхаа одоо энийг бас айгүй сайхан зөвөр ойлгох хэрэгтэй. Сэрнийгэд манайхаа хаагаад үзээрэй. За тэгээд орчин үеийн судалгаар одоо ер нь бол хэд ойрхон шүршүүрт орох. За ялангуяа өглөө усанд орох. За халуун усанд ерөнхийдөө байнга орох чинь арьсанд одоо маш муу юм аа. За хамрсны хамгаалтыг бууруулдаг юм байна. Тиймээс халуун ус тасраад одоо арьс халуун ус тасрах чи одоо ерөөсөө бидний арьсыг хамгаалаад байгаа л одоо нэг хэлбэр болж одоо явж байгаа юм. За өдөр бүр халуун усанд ордог хүмүүс одоо тийм ээ арьсныхаа хамгаалтын давхрыг угааж идэг. Усанд орохгүй байхад одоо юу гэдгийг одоо хувьсгатын талаас ааш тэр гэх юм уу одоо ер нь бол дээр үед өс тийм ээ эртний хүмүүс тийм ээ одоо юу гэдгийг одоо даав гэдэг савнгаар бие угаадгүй тийм ээ одоо хедийн шолдос гэдэг шампунаар үсээ угаадгүй хэрнээ л одоо ингээ сайхан амьдраад болоод бүтэд өдий зэрэгтэй бид нар ингээд явж байна шүү дээ хүн төлөвтэй устаагүй тийм үү. За энийг одоо бодгол асуудал болчиход байгаа юм. За тэгэхээр одоо Улаанбаатарын халуун усны тасалдал бол одоо үнэндээ энэ дэлхийн арьс судлаачдын одоо нэг тийм нэгдсэн байгууллагын одоо нууц сэтгэлгээтэй хөтөлбөр явагдаж идэг юм аа. Энэний хард асар том одоо тийм ээ энэ судалгаа явагдаж идэг юм шүү. За тэгээд халуун усанд заавал орох одоо ёсгүй.
Харин хүүдэн усанд бол орж болно. Хүүдэн усанд орсноор одоо юу гэдгийг бидний бие одоо чирэг байж тийм ээ өвөлдөө ханиад хүрэхгүй одоо зундаа наран чарагдахгүйгээр одоо ингээ нэг сайхан хүүдэн усанд орох чинь бидэнд өөрсдөнд нь хэрэгтэй. Тиймдээ бид нар бас сая нэг том туршилтын одоо нэг гэрч боллоо тийм ээ одоо сая одоо ингээд одоо нарны хороол гэдэг газар тийм ээ дунд голын яг архан талд байдаг. Сайхан нарны хороол гэдэг газар маань одоо бүр хүүдэн усчгүй байлгаж үзүүллээ. Тэгэхээр одоо тийм ээ гол усандаа ороорой, гол усаа бараадараа гэдэг одоо нэг тийм ээ одоо нэг хуучны нэг сайхан ёсыг одоо төв засаг маань бидэнд одоо ингээд харуулж байна. Тэгээ ерөнхийдөө нэг хоёр хоног усгүй байж болдгол юм байна гэдгийг бүгдээрээ сайхан харлаа, үзлээ, нотлогдлоо тийм ээ. За тэгэхээр ерөөсөө та бүхэн маань одоо энийг иргэдийн чирэгжүүлэх бодлого. Энэ халуун ус тасарж байгаа энэ нэг бидний эрүүл мэндэд хэр нааштай вэ тийм ээ? Хэр одоо өгөөжтэй вэ гэдэг талаас нь хараад үзэх юм бол одоо энэ маань одоо миний одоо та бүхэнд тайлбарлах гээд байгаа одоо нэг өнцөг харагдаж байгаамаа. За тэгээ та бүхэндээ баярлалаа. Европын номер 1 Zubrovka брендийн G Монголд орж ирсэн байна. Дотроо 2 төрөлтэй бөгөөд энгийн цэвэр болон ягаан буюу Malina цэвэр жимстэй юм байна. Мөн Zubrovka G нь өөрөө Польшийн ойн уран бол онцгой амт байгалийн онцлогийг шингээсэн учраас бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс маш содон онцгой гоё амттай юм байна. Европын номер 1 брэнд Zubrovka. Apple Soda Cocktail, Bison Grass, Zoo Soda, модигчин асан. Ойрын өдрүүдэд электрон болон янжуур тамхиныхан хоёр тал болоод хэрэлдэж байгаа билээ. Бараг улсын хурлын нэг тал нь электрон тамхины лоббиныхан, нөгөө тал нь янжуур тамхины лоббиныхан болоод байгаа юм хаашаа юм. Энэ талаар арт түмний үзэл бодлыг сонсцгоё. За бүгдээр арт түмний үзэл бодлыг тодруулцгаая. Сайн байна арт түмэн. Вебний татварыг нэмэх талаар ингээд яриад яваад байгаа юм байна. Энэ талаар таны үзэл бодол. Би тэрийг сонссон. Би бол тэрийг ерөөхдөө зөв гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл тэр чинь тамхитай баг ижлэгэн никотинтэй гэдэг хэрнээ ингээд веб чинь бүр ингээд хүссэн газараа татчихж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд хүний бие тэр хэмжээгээр хордуулж байгаа. Тэгсээс баг тамхитай үжил илүү зүгээр байгаа байхгүй тий. Гэхдээ нөгөө нэг энэ янжуур тамхинд болохоор нөгөө вебийг бодвол илүү олон төрлийн бодисууд орд юм байна л да. Тэгээд илүү бас хортой гэж ярьд юм байна. Илүү олон хорт бодис байгаа тий. Тэгэхээр ер нь бол тамхич ер нь муухай тамхи буруу юм биш. Ер нь вебний татварыг нэмсэн гэсэн тэгээд веб татал явж исэн баг зөв юм байна да. Гэхдээ одоо энэ вебний татварыг нэмэхгүй бол одоо 10 жилийн хүүхдүүд ер нь илүү нөгөө янжуур тамхинд орохоос илүүтэйгээр вебэнд илүү амархан ороод байгаа юм байна л да. Тэгээд никотины хэрэглээ илүү залуучж байгаа гэсэн судалгаа гарсан байлаа. Энэ талаар таны үзэл бодол. Энд чинь нөгөө амтнаас нь болоод илүү хүүхдүүд мөнхтэй сонирхоод нэг. Тэгэхээр чи веб нь буруу гэсэн үг юм биш үү? Тэгээд веб нь буруу, тамхи нь буруу юм бол би тэгээ юугаа татах юм? Ер нь заавал юм татах албатай юм уу? За би чиний асуултыг зөв гэж бодож байна. За чиний зөв. Хоёулын хайсан тий? Би хоёулыг юм хэллээ. За. Асуулт зөв. Баярлалаа. Арт түмний үзэл бодлыг сургалжсан бэлтаг байлаа. Баярлалаа. Эё, what's up? Ихотын мол охид залуусаа. Ингээд рэпер жинзигийн хөтэлдэг топ 5 эхэлж байна. Энэ удаагийн локейшн бол Coffee Shop. За ингээд Coffee Shop-ийн оркуудын number 5. Тавдугаар байранд бол кофега мэдгүй захиалагчид орсон байна. Сайн байна ах энэ. За нэг сайхан кофе унаа. За капучино авч. Гэхдээ сүүгүй шүү. Сүүгүй гэхээр хаа капучино байх болчих шүү дээ. Тийм үү, ямар сайн юм. За тэгвэл юу ачи? Американо авчи. Гэхдээ сүүтэй сахартай авчдаг хөө. За тэгээд өө. За тэгвэл юу вэ? Ахын дүү энэ Боноко гэдэг энэ кофенээс өгч. За яахтай тэгээ яванда кофега захиад сурах хаа. За ингээд chart number 4. Coffee shop-ыг бар, гуанз, паб энтер гэж бодоод байдаг хүмүүс. Сайн байна уу? За ахын дүү нэг сайхан байцаатай цемэс гэсэн өгч. Баха манай тоол гардгүй шүү дээ. Тэр хараас ч юу гоо шүү дээ. Нэг сайхан шар хараа өгчдөг үл. Баха манайх нэг кофе шоп байхгүй бас пип байхгүй. За тэгвэл нэг үе. Дуанги манай чартын 3 дугаар байранд бол гаднаас ичгүй юм авч орж ирчээ суугаад байдаг хүмүүс тодорсон байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та юу захиалах вэ? Ах нь юм захиалахгүй дахин энэ кофе хоолтойгоо авчинд. Тийм үү. Манайх бас нөгөө гаднаас идэж уух юм орж ирж болдгоо байхгүй хаа.
Оо тийм үү. За яг хөтэ адилхан монгол хүн байстай ахтаны хаалгадаг ч. За болоо штэ ядч гаднаас юм авч орж ирсэн юм бол тэндээс нэг юм захиалаа суул та. За ингээд чарт 2 дугаар байранд бол бидний сайн мэдих ойрч хаашгич өнгөлтөх хүмүүс тадарсан байна. Энэгүй. За хамаагүй энэ ч гоё яг байшин барьчих та. Хөөе. Та жоох айж хон суучлахгүй юу? Юу энэ тоглоомыг тоглохоор угаасаа ингээд энийгээд байт юм байна. Биднээс яаж хөгжилтэй хүмүүс л тээ. Хөөе. Энэгүй ч хүмүүс ингээд ажил хичээлээ хийгээд сууж штэ. Та нар айж хон байхгүй болохгүй. Тэр яг хөтэ тэг чихвчтэй л ирсэн сүртэй юм би. Та нар тэгээд ингэж удаан сууж тавал баг 3 цаг боллоо штэ. Ядаж нэг юм захиалаа сууч л та. За ямар хөтэ. Надад юу ачаа нэг 3 кофе өгч. Мөнгөийг тэгэхдээ тэр оюутлогоо мөнгөнөөс аваарай. тийш ойлгохоос авах хэрэгтэй. Ухаадгаас. Ээ дадаа бус. За эштэм станд яам гэртэй байгаа штэ. За ингээд чартын 1-р байранд болоо. Өдөржин хийцгүй кофе шопын ширээн бүглөө суугаад байдаг хүмүүс тодорсон байна. Тэдэнд баяр хүргэе. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Тайз хэлхоо. Нэг лимон тоос авчих. За. 3 hours later. Уучлаарай. Та одоо захиалга авах байх. Юу ч энэ усаа асгаа дахиад лимон тоос авчих. 3 hours later. Аха. Манайх одоо хааж байгаа байхгүй юу? Та гараарай. Юу тиймэр болчих. Юу ачгүй тэгвэл ахтаа дэлгүүр үлдээч. Ахан тэггүй гарч тамиглаж мавлж чаддгүй цооштой болохоор. Эйв занг рэпер Jinzig-ийн хөтлөө явуулдаг топ 5 инхүү өндөрлөж байна. Шогийн өртөө хамтаагаарай guys. Дэлхийн аваргын тоглолтыг зурагтаар биш цэнгэлдэх хүрээлэнгээс үзэхээр зорж байна уу? Тэгвэл аяллахаа хамгийн чухал зүйлсийн нэг болох интернет eSIM-ээ бүү мартаарай. Шинэ хотод буугаад такси дуудах, газрын зураг ашиглах, тоглолтын мэдээлэл шалгах, найзуудтай мөч бүрээ шууд хуваалцахад найдвартай дата хамгийн хэрэгтэй байдаг. Тиймээс та өөрийн байгаа ямар ч улсаас iTrip аппликейшнаар монгол хэл дээр худалдаа авалт хийгээд дататай утсаар яриарай. iTrip амьдрал бол аялал юм. Нислэгийн хийц, багцаглал, зочид модуль, airport такси, аяллийн дата сим, аяллийн даатгал, бүгдийг нэг дороос. iTrip. Хов живэнд хотоороо живээ ураатай хов живний болон инхүү эхэлж байна. За надтай хов бацгаараа панелист Малина ирсэн байна. За сайн байна. Зүг байна. Бачаар Малина. Малина шүү дээ. Тийм шүү дээ. Малинаг андуурч чинь. Ягаад вэ гэвэл энэ чинь Малинагийн төрлийн жин байна л да. За ямар ч тач одоо манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байгаа Европын алдарт брэнд одоо Zubrovka гэдэг брендийн жин байгаа. Zubrovka болохоор хоёр төрлийн жин гаргадаг. Энгийн цагаан Малина гэдэг ягаан жимстэй хоёр төрлийн жинүүд юм байна. Хоёлаа жин тоник татангаа сайхан шимэнгэ хүм болж хов бацж байгаа. Хоёлаа одоо аль төрлөлтөөс нь яг ягаан Малина гэж жимс болон энгийн цагаан байна. Аль нь жаах вэ? За энэ ягаанаас нь л бас тийм ихтэй хүн байна да. Энэс л басчих. За нарийн хүмүүстэй болохоор энэ болох байхаа. Өдрийн зайр нэг их ихтэй хоёлаа. Би нэг 2 хов ширж ирсэн. 2 хов жиж ирсэн. Зя надад ч сайхан тэгээд жин тоник уунгаа баазж өгнөлөө. Хиний охин хинтээ унтаж хиний хүү хинд баригдсан байна. Юу болсон байна харнаа. Ихэд арай бүр нэг масыг бүр хамарж байгаа юм байна. Энэ одоо 2 фестивал байгаа юм шүү дээ. За cheers babe. Юу юм яг тийм нэг ургамалч юм шиг заана. Тийм байна те. Ямарсан дажгүй юм байна тоног юм байна. Энэ угаасаа нөгөө юу юм бэлээ? Ой ургамлаар хийдэг пошт. Яг анс манс нэрсмэрсэн гэхээр яг юм цаанаа нэг гисэлтантай нэг гисэрнэд ингэсээд байгаа тийм үү? Нэр тийм биш үү? Дахиад нэг cheers. Гоё юм байна те. За фестивал за тийм одоо чинь юу мангар фестивал болох гэдэг шүү дээ. Өнөөдөр ч одоо XM эхэлж байна за. Фестивал гэж. Тэгвэл яг тийм 2 өдөр яг эхлэл нь яг ингэ давхцаж байгаа нэг 2 фестивал байгаа. Хөх баваа тайг. Надад ч нэр сонсон. Наач нэр энэ 7 хоногийн хамгийн халуухан те юм болоод байгаа шүү дээ. За юу болоод байна? Аль мэдээлэлээ гаргацсан юм байна. Тэгвэл тайх ч өмнө өсвөлт ингэ явагддаг гэсэн зохион байгуулалт байсан шүү дээ. Болсон. Одоо нэг л удаа болсон юм шүү дээ те. 25 онд болсон юу. Тэгсэн чинь тэр надад өсвөл байха болоод болгон толгож байгаа юм байна.
А тийш үү. Би тэр юуг нь харсан юм байна шүү. Тэр чинь нэг хөвсгөлөөс хөөж мөөс юм хайш. Харин тэгсэн юм биш үү? Тэр нөгөө онцгой байдал цагдаагийн газар нөгөө скадарга юм төвшөөрөөгүйгээд. Аа. Тийм тэгсэн байна. Тэгэнгүүт яагаад тэгсэн гэсэн чинь тайгын үдэгдэл дээр нь олонгууд юм байгаа байхгүй. Яг дахиад нэг өөр шинэ юм фестивал зэрэг давхцах гээд байгаа учраас ер нь бол ингээд тэр баг кэнселдсэн гэсэн тийм. Аа, тайх ч юм болохоор тий одоо өөр газар болох гээд байгаа шүү дээ тий. Тий. Хаана нэлээ булган. Булганд. Одоо тэгээ булган одоо тэгээ бас фестивал шилжүүлсэн анхны аймаг уу? Тийм л юм байна. Тэр тоонуудын дэгийг гэж одоо тэр тайгыг нь болно гэдэг байгаа. Тэгсэн атал тэр хөх баавгаад нь болохоор тоонтойх нь бүх артистууд нь яваад. Тэр чинь бас хоорондоо ингээд хэрүүл уралтай юм уу, найзууд биш юм уу, яагаад чинь. Өмнөх жилийнхэн бүх ихэнх дийлийнх нь байгаа хэвээр тийм. Харин тийм тэгээд нэг лейблийнхэн юм уу тэгээд мэдгүй явц нэг тим юм болоолах шиг байна тий. Гэтэ юу цагдаагийн газрын тулгаад 6 сарын 12-нд тулгаад ингээд болиулна гэсэн мэдээлэл нөхсөн юм байна л да. Тэгэнгүүт хүмүүс ингээд өстө мөнгө аваа яас хийсэн өстө яас хийсэн гэдэг нь үгээ манах байрс солиод ингэсэн. Тэгвэл нөгөө талаас олонгууд тэр байрс сольж байгаа гэдэг үгийг нь бас ерөх ингээд байр сольсондоо ингээд холбоотой биш ээ. Хүсэл аймгийн бүр нэг хөдөө хээр тэм газар ямар сум гэлээ алаг эрдэнэ гэдэг суманд болохгүй. Тэгэнгүүт тэр нэг байгалийн онцгоос хөдөө хэрэг учраас тийм аюулгүй байдлын бодолцоод ер нь ингээд канселж байна. Өнөөх бол чадахгүй. Хүний аймнаас яасан гэсэн юм байна. Гэтэ яг 3 дахь өнцгөөс тийм ингээд энгийн иргэн энэ миний өнцгөөс надад бол тийм хардтал төрөөлсөн амгасаа. Тэг хөвсгөлийн тэр дээдлчүүд бол тэгж таарсан. Энэ хотын хідэн бандус ирээд нэг юм тоглолт игээд хүн авчираад ингээд мөнгө олуулт юм байна. Дараа жил эднийг зайлуулад өөрсдөө шайл гэд ингэж л юм хийж авч санагдаад байна. За өөр тэгээд юу аа? Өөр сонирхол сайхан. Олмоо алдарсан отгоо өгчийн талаар юм да. Нэг отгоо өгч гэл нэг юм яваад. Юу шинэ үеийн отгоо өгч яасан юм? Биш ээ. Скриншот байгаад байгаа хөөе одоо. Шинэ дуучин банзан гитарч отгоо юу? Үгүй бүр шал өөр хүн заяа. Нэг албан байгууллагын отгоо игч гэдэг нэг хүн байгаа. За. Тэгэнгүүт ингэж байгаа хөөе нэг тэр одоо бас явуултал болохгүй да араар тавиулт болохгүй юу? Тэгэнгүүт явуулчаа залууны өөрөөс нь жоон дүү. Одоо бодоо бидрийг юм уу таашаа манай юм уу тийм нэг 30 өгч байгаа нэг 20-д мэдээсэлж юм шиг. Тэгэнгүүт нэр ингэсэн маа юм чатныгаа нээсэс байна л да. Viber юм юу нэг битсэн юм. Тэгэнгүүт ийм оосс ханж шүү, тэгж шүү, ингэж шүү. Нэг газар ажилладаг. Аль аль нь хоёулаа гэрүүлтэй. Хиннийхэн тавьсан скриншот байна. Хин пост. Нөхрийн одоо тэр залуугийнх нь эхнэр нь тавьсан. Нөхрөө барьж авсан юм байна тий. Тийм барьж авсан. Бүгдийн сайхан чачгийн тал дараад. Тэгээд зүв тэгээ ороод ингээд сонирхолоос нэг ховондорлол орлоо л та. Тэгээ оронгууд ийм байгаа. Нэгш нэг тийм нэг санаад байна. Станараа яасан ийсэн чи намайг хүсэхгүй нөхөр залуу олонгоо тэгж аа. Нөхрийг мэддэг. Бүр угаасаа гэр бүл мэддэг наа. Хөөхий тэр ах минь байжлаа нөө. Одоо нөхрийнх нь нэрийг бичсэн байгаа байхгүй? За бүр цаанд гарцсан. Тий хөөхий ах ингээ байжлаа. Байжлаа гэснээр та арай хамт унтаад байгаа юм шүү дээ. Хамт байдаг юм шүү дээ. Гүү штэ яалаа гэж дээ. Юу бүр нөхрийг нь тэг ингээд бүр аль биесн нөхрийг нь мэддэг. Нөхрийг нь бүр ингээд хин унтахгүй гэж байгаа юм тий бүр нууц амарга. Тий хин нэгэн нөхртэй гэдгийг мэддэг заяа. Хин хүүхдтэй. Нөгөө залуу болонгод манай охин ингээд тэгээд инглээ би ингээд хамт эмнэлгээр ингээд зураг мураг хүртэл явуулсан. За ингээд охин зураг мураг ингээд явуулсан. Тэгэнгүүт за тэр нэгт маш их бүл өгж байгаа юм байхгүй. Тэгснэ окей за өглөө очие би ихч чинь ингээд бөө юм болох үү дээ. Бас нөгөө залуу маань ихчтэй юм шиг байна бас. Тэр нөгөө авгаан тэр жоохон залууд бандид хэлж байгаа юм тийм ихч чинь нэгээд бүр ингээд удам цодрын баг мэддэг юм аашаа. Хоёр бүгд сайн таньдаг. Тэгснэ ингээд та яагаад ингээд юм байгаа те. Өстө гоё шүү, хөөрхөн шүү, өстө унжээ өстө нэрэ нам хүсэхгүй байх уу гэдэг өнгөд нөгөөт нь хүсдэггүй яах вэ? Хүссэн ч гэсэндээ чадахгүй юм штэ. Зөв ямар ч гэсэн нэг тиймэрхүү ингээд унтын хөвтэй санжин шүү гэдэг нэг тийм хайртай шүү. Бахан юм мессежүүдийн скриншот хийгээд оруулсан л. Тэгвэл их ч гэсэн хардж байгаа. Тоош өдөр шөнөгүй хийгээд идэм шүү сте байн хийдэм шүү гэл нөө ихнэрт нь хардж байгаа. Shit. Зүгээр энэ хоёр ч хоорондоо анханасаа сууж болоогүй юм. Эцээ. Тий. Тэгсэн чинь нөгөө залуу олонгууд за юу гэжтэй байн хийн гэж юу байсан. Яагаад байгаа юм бэ? Би гомдоод байгаа юм уу? Дүнгүүд гомсон чи малгалдаа зүгээр л надтай хийх болох намайг голоод байгаа юм гэж бодсон. Тэргсэн тийм чатуудтай за ингээд. Тэр авгаанд. За. Тэгэл ингээл ерөөсөй байнга ингээл хулганы зураг муур ингээл гэртээ бай манаа хүн ингээл хүмүүс үзэж гэн ингэж тэгж гэн гэсэн. Бүр ингээд хизээ хизээний болцсон байна. Энэ бүр цайрсан юм байна тий. Ажил дээрээ тэгснэ ингээ ихчдүү гэж явдаг. Тэгснэ ингээл хөөе хинэ гэл ихчгээ дуудаж байгаа байхгүй. Тэр ихчээ гэл тэгэнгүүт
Нөгөөд нь яасан за их чинь ингээм гэсэн чинь нөгөө зулаан буцаад ихчдээ болох гээд за их чинь ч их шиг болоо штэ юм болоо штэ гэдэг. Чи намайг ажил дээр ихчлэхэд үстэй гэсэн чинь нөгөөд нь за одоо өстэй тийм байхгүй. Ажил дээр гэхдээ ихчихгүй бол баригдчих штэ угаасаа бас тий. Тэснэ тэнд бас нэг ажилласан ч юм уу нэг мэддэг хүн байгаад байгаа юм шүү. Тэрнтэй байна гэдэг. Одоо ингэ шүү тойрч шөнө оройгоо бичдэг юм уу гэдэг бодхоо дээ ингэ за сүртэй юм би. Нэг албан байгуулгын яг тийм нэг хамт бөөнд нэг аялаар юм уу нэг тийм бас бөөнд ажлаараа гарсан байгаа байхгүй. За. Тэгэнгүүт тэр өдөр өстэй миний бэбс хөөрхөн байсан шүү. Өстэй нэрээ согтоороос айгүй хөөрх юм билээ хамт ингээд дугаасууд нөгөө ихшин олонгод би нэг согтон хүн дургүй мөргүй. Үгүй тэгтээ хөөрх юм билээ штэ өстэй миний бэбс яасан гэсэн. Зүгээр биний эрхлүүлээ л тий. Тий. Тэгснэ ингээл хийнээс тэнгүүд ихч яаж аахгүй. Орой би залуу нь орой очие гэдэнгүүд ихч үгүй өстэй нэрээ одоо ч дундах ч байна гэдэг ингээд мөрөөд байгаа ч юм шиг. Тэгснэ санаатай шүү, хүсэтэй шүү. Байнгын тийм тий. Тэгснэ өглөө олонгод ихч тэгж яг очлоо шүү. Санаатай яг нөгөөд нь болгоод би өстө өглөө хотлаанаас чат бичг болгоод өөс жоохон завгүй байлаа маяла гэх тийм өдөр шөнө зөрөөд байгаа юм уу да. Зүг би наац чинь санчлаа. Би наа скриншот харсан юм. Наа чи баг амар урт баг 40 50 скриншот байсан. Баахан нэг тийм урт юм сейвлээд хадгалж мадгалдаггүй юм мэддэггүй банд юм аашин тий. Тийм устгаж мустгаач энийг за гэхдээ бас устгаж буруултаа ер нь баригдах нь зүгэл ах. Эртөө өдөрнөд баригдуулсан. Тэг би наатаж унсан юм. Наатаж нэг манай нэг хич байдаг бүртээ ана гэд. Тэр ана шеэрлсэн байхыг би харсан байна. Description дээр нүгцэн байлаа. Яхаараа юм хөгшин өөрөөсөө том ихч өөрөөсөө юм хөгшинтэй юу эсрэг хүслээ сонирхдаг болцдог байна. Юу хвчүүл нэг тэгээвчсэн байсан юм. Тэгээ би нэрээ сонирхоод орж үзсэн юм байна. Залуу ихнэр 8 хүргэх хүн. Уул тийм байна тий. Би гэхдээ уншихаас бүр залхуурсан. Би нэг ихний 5 скриншот уншсан. Бүгдээ уншсан. Тэгээ нялуурсан нэг ингээ тэгээ бла бла л гэсэн юм тий. Тэр нэр дэвштэй юм байсан. Тэгээ тэр нэг топ комент нэрээ байсан шүү дээ нөгөө авгаа чинь баригдсан тий. Тэгээснээр нөгөө ихнэр дүнд бичсэн чи эхлээд над руу яаж болох байсан шүү дээ. Уучлаарай. Энд чинь ингээ хоёр айл ингээд өмөлт яачлаа гэж гэр үлээ бодсон анхаасаа яваа. Тийм энэ чинь үр дагавар гэж юм байна. Авгаанараа хаа байхгүй юу? Ирчүүдээ энэ хараар тавигчнараа тийм үр дагавар гэж юм байгаа шүү. Consequences гэдэг манай англичууд л тийм. Тэгэл хорн гараагүй эрэхтэй хоногод хоног нь гүйцээгүй эмхтэй гэдэг Тийм шиг. зам нь жолооч замаа мэдэж замдал нь яагаа мэднэ юу хэлээ бас тийм ч үгүй шүү гэхгүй. Тэр ч ямар хамаагүй үг юм байна. За окей үг олдож өхөр олдлоо. За тэгээ яварсан ховживийг хамт базагч панелист Мальвина байла баярлалаа. Дараа 7 хоногийн энэ цагтаа уулзтлаа түр баяртай. Шок бус мэдээний цаг эхэллээ. Нийслэлийн X засаг дарга Нямбаатарт хариуцлага тооцох талаар зарим гишүүд үзэл бодлоо илэрхийлээд байна. Төвчрлийг тайлах 420 тэрбум төгрөг жил болгоно шүү. Нийслэлийн иргэдийн төлөөлөлтөд орол зөвшөөрөөд төвчрлийг тайлах, төвчрлийг бууруулах ийм төсвийг жил болго өгсөн. Одоо 6 дахь жилдээ орж ийн. 100-аад 420-ыг 5-6-аар үржүүлэхээр 1 их 80 гараа авчиж байгаа. 2 их 80 уучлаарай. 2 их 80 гараа авчиж байгаа. За энэ их мөнгө хаашаа явчихваа? Ямар үр дүнд хүрвэ? Төвчрөл өнөөдөр буурсан уу? Жил болгон 420 гэдэг бол 20 гаруй сургууль цэцэрлэг жил болгон барих мөнгө байсан. Тэгвэл тэрийг л барьсан бол өнөөдөр 100 гаруй сургууль цэцэрлэгтээ түүнээс жилүү дэд үтцтэй бид нийслэлийнхаа төвчрлийг тайлах байжээ. Гэтэл энэ зардал өнөөдөр юунд хэрэглэгдвэ? Энийг үр дүнг нь бид асуух цаг болсон. Бид туулын урдны зам том төслийг мега төслийг ярьж байгаад энэ иймэрхүү газар дээр гарсан энэ төсвийн зарцуултыг бид өөрийнхөө нүдний гадуур ингээд өнгөрөөчих юм магадaltaй байна. Ганцхан жишээлий радио долгионоор нь өнөөдөр давхиж байгаа машиныг мэдэрдэг RFID гэдэг систем. Та бүхэн санаж байвал машины урд талд ингээд наагаад явсан. Ажилласан уу? Ажиллаагүй. Тэнд хэдийг зарцуулсан? 22.3 тэрбум төгрөг. Тэр хаашаа явцсан мэдэхгүй. Ийм нөхцөл байдалд байна. Тэгэхээр хүрээний бузрыг ухвал далаа гэдэг шиг энэ төсөв чинь ийм болчиход байна гэдгийг бид хэлэхгүй бол хэн хэлэх юм бэ? Нийслэл засаглал өөрөө хямралд орсон байна. Баян зүрх дүүргийг харъя. Иргэдийн нийтийн хурлыг зарлалгүй бараг 6-7 жил боллоо. Ковидоос хойш зарлаагүй байхгүй. Тэнд байгаа хорооны засаг даргыг хэн сонгосон юм? Ийм нөхцөл байдалтай өнөөдөр төлөөлөгч нар нь өөрсдөө нийслэлийн харийн агентлагуудын нэг захирал болчиход ингээд төсөө батлуулаад засаг даргийнхаа доор ингээд хизээж байгаагүй ийм бурамтаглуулсан ийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Энийг та бүхэн харж байгаа. Өнөөдөр нийслэлийн өмчийн 40 гаруй компаниуд гэж бидэнд хэлсэн. Улсын бүртгэл 80 орчим компани гэж бидэнд хэлсэн.
Энэ тооны зураг миний бие бас бичгээр асуусан байгаа. Ингээд байгуулад, ингээд яваад, тэгээд идээ туугаад яваад иргэдийн хяналт тэнд алга болсон байгааг өнөөдрийн энэ нөхцөл байдал харуулж байгаамаа. Ийм учраас миний бие дэмжиж энэхүү асуулгад өөрөө очиж асуусан түүний зэрэгцээ ерөнхий сайд руу явуулж байгаа энэ асуулгыг бас дэмжиж гарын үсгээ зурж хамт зогсож байгаамаа. Баярлалаа. 100 уул нь халуун усал тасардаг билээ. Гэтэл зарим хотгонд бүр ямар ч усгүй байх тохиолдол байгаач. Нарны хотгоны ус тасарч иргэд зөөврийн машинаар унтны усаа авчээ. Зоримын төргийн үзэгчдээ бид Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах нарны оруулалтаас та бүхэнд мэдээ сурвалжлахаа хүргэж байна. Энэ хорооллын оршин суугчид 24 цагийн турш одоо цэвэр усны шугам нь нэвтэрснээс үүдэн одоо усгүй байгаа юм байна. За энэхүү яг одоогийн байдлаар бол ийм зөөврийн ус ашиглаж байгаа нөхцөл байдалтай байна. Өчигдрийн 22 цагаас хойш усгүй байна да. Тэгээ өнөөдрийн мэдээгээр дөрвөн усны машин ирээд дууссан гэж ярьж байна. Засвар арчил талаасаа бас жоохон ариусталтай байв зүгээр болоод гэж бодож байна. Уул нь өглөө 6 цагт өгөхтэй бол гэж мэдээлэл хийсэн. Тэгээд одоогийн байдлаар байхгүй л байна. Тэгээд одоо ус суугаас ийм арга хэмжээ аваад ингээл саваа зогсож байна да. Урьдчилж бас сануулсан уу юу? Тийм байхгүй. Сануулсан. Таны хувьд ер нь хэддэх удаага энэ очролж ус авах гэж байна. Тэгээ ер нь хэр удаа очролж ус авах гэж байна. Сайн ажиллаад харж ирээл тэгээд хоёр дахь л авч байна. 4 сар устай. Гэвч нь одоо ерөөсөө усгүй. Ус байхгүй. Урьдчилж бас мэдгдсэн бол уг нь усаа нөөцлөх боломж бололцоо бас байх байсан баг тийм байсан. Яг саваа бэлдэх гэсэн тийм. Тэгээд чинь савгүй болохоор нэг юм их ус хүмүүсийг хараад тахна дандаа нэг 4-5 литр гэсэн юм шүү дээ. Одоо 3 дахь ашиг эсвэл 4 дахь явах гэж. Баянзүрх дүүрэгт байрлах Жуукын талбай дээрх нөөцийн махны худалдаан дээр иргэд дугаарлаж эмх замбараагүй байдал үүссэн байна. Энэхүү өдөр зургаас харахад манай монголчуудын амьдрал хүндхэн байгаанд харагдаж байна хэмээн хүмүүс сэтгэл үлдээжээ. Төрийн өмчит компаниудын дийлэнх нь ашиггүй ажилдаг боловч захирлууд нь энгийн иргэдтэй харьцуулахад тэнгэр газар шиг цалинтай болох нь тогтоогдоод байгаа билээ. Энэ талаар Цэнгүүн гишүүн үзэл бодлоо илэрхийлжээ. Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалингийн тухай асуудал маш өндөр байдаг. Одоо жишээ нь би дурдаад хэлвэл төрийн үнэт цаасын хэвлэл гээд энэ газрын гүйцэтгэх захирал бол 38 сая төгрөгийн цалин авч байгаа. За нөгөө алдагдaltaй ажилдаг эрчим хүчний компаниудынх ч гэсэн өндөр цалинтай диспетчерийн үндэсний төв 25 сая төгрөг. За дамжуулах цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20 сая төгрөгийн цалинтай. Гэх мэтчлэн маш өндөр цалин авдаг. Тэгээд тухайн гүйцэтгэх захирлын авж байгаа цалин нь өөрөө тухайн жилийнхэн яг үндсэн төлгөөгөө биелүүлсэн үү, тухайн компани үйл ажиллагаа хэрхэн сайжирсан бэ гэдэгт нь хяналт үнэлгээ дүгнэлт хийхдэггүй явсаар байдаг. За тэгээд гүйцэтгэх захирлын сонгон шалгуулалт нь өөрөө ил тод байх ёстой боловч дутуу. За туузын гишүүд нь бас дутмаг. Би туузын гишүүдийн эрчим хүчний салбарт байгаа туузын гишүүдийн мэдээллийг авахар бүх компаниуд руу албан бичиг ирүүлсэн ч 12 газраас бусд нь хуулийн хугацаанд туузын гишүүдийнхаа мэдээллийг өгөхгүй байгаа. Тэгэхээр ямар том хаалттай байгаа вэ гэдгийг эндээс харагдаж байгаа юм л да. За ингээд
үндсэндээ бол бид нар тууз болон гүйцэтгэх захиралтай хяналт тавьж чадахгүй ийм төрлийн өмчт компаниуд байгаад байгаа нь хамгийн том алдагдлыг гаргаад байгаа. За ингээд 58 мянган хүн ер нь бол төрлийн өмчт компаниуд төр ажиллаж байна. Энэ 58 мянган хүн маань өөрөө гүйцэтгэл бүтээмж гэдэг үнэлгээ байхгүйгээр яваад байгаа нь хамгийн том асуудал. Бид шогийн хүр дээрээ дурсамж буланг нээж байна. Энэ удаагийн дурсамж булнаар замын хөдөлгөөний 17-гийн 1 хэмээх бичлэг орлоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайд 17-нд 1 гэж мэдхүү. Чи өөрөө үнэмшгээ танилцуулж. Тусаад дуудах машин ажилласан хүнд яах вэ? За тэгвэл дүрмлэгээ танилцуулж. Үнэмшгээ танилцуулж. Чи наад дугаараа шүүгээд үзтээ. Наад чи хуульцын яамны тэрэг. Юуса урагшаа хамгаалт руу явж байна. За. Тэгээд түрэг дуусчихгүй. Тэгээд зөвшөөрч. Хуульцын яамны мэрэгчлэлтийн ингийн офцтой байдаг. Яагаад ч төрөө тусгай ажиллаж танилцуулж. Үнэмшгээ шалгуулж. Үнэмшгээ шалгуулж. Чи чигүүл гаргаад иртээ. Чи үнэмшгээ шалгуулж. Чи дагаа цагдаагийн паспорт өгсөн. A few moments later. Баатар сэргэлэн гэдэг би 2021 оны 6 сарын 24-нд 20 цагийн орчинд маршлийн зам дээр за иргэнтэй маргалтаад за бүхэнцэндээ тусгаар дуудах ажил өөрийгөө хуульцын яамны ажилтан цагдаагийн мөрөглөө ажилтан за албаны тэргүүн жоо гэж хэлсэн айлах зорилгоор хэлсэн. За би ямарваа нэг хуульцын яам болон хууль хүчний байгууллагад тариалагддгүй албаны тэргүүндгөө за миний онж авсан маркийн машин бол харан Lexus CT200H маркийн тэгтиг 73%-аас усан дугаартай тэгэр гэрсэн. Шогийн хүрдийн энэ 7 хоногийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай энэ 7 хоногийн дугаартай хамтран ажилласан Zubrovka брендийн жин байлаа. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.